төрийн нэр барьж ноос ноогоор экспортлож аж ахуйн нийгмийн шинжлэх нэрээр одоо дөөрөж хийж байна гэж бондоо. За хоёрдугаарт нь бол хэлийн улсын мэргэжлийн хяналтын дээрх хэлийн мэргэжлийн хяналт нь одоо ноос ноогоор экспортлож нэлээд олон удаагийн шат амжилтыг одоо шаардаж хүн судал гаргадаг. Энэ хүн судлыг бол басан зогсоож өгөөч вэ? Одоо энэгээр одоо манай компаниудын эрх зүйчдүүд байна. Ийм хоёр асуудлаар өсөх гомдол ирсэн дагуу бид нар өнөөдөр зохион байгуулж байна. За энэ хүлээж авахтай түүхийг бийж хүлээж авах оролцоодын хууль бус ажиллагааны талаар Монгол улсын их хурлын дарга энэ их хурлыг одоо манай хэрэгчдийн эрх үндэсний шаардлага одоо албан тооцоог тухайн компаниуд Монголыг багтуул эрхшин зөрчилдөд байгаа талаар албан тооцоог ингэж харна. За ноос ноогоор экспортлох болон хөдөө аж ахуйн борооны компаниуд хөдөө аж ахуйн бараа бийжийн хорон бийжээр ажилласан бараа төлөвлөлтөнд тодорхойлт олгоход үйлдвэр шинжилгээ урамжийн хэмжээ хууль бус үйлдвэрлэлийн хийгдэх тухай нэлээд ноцтой маргаан гаргасаар байхад санхүүгийн зохицуулах хороор үүнийг тасдан зогсоод үйл төлөвлөлтөд арга хэмжээ агуулгүй яв хийсэн тухай гомдол манай нэг ирсэн. Нэгдүгээр манай ноогоор боловсруулах үйлдвэрийн Израиль, Хятад, Англи, Солонгос, Япон зэрэг орнууд экспорт гаргалаар биржээр ажилласан бараа түүхийдийн тодорхойлтыг авдаг. Биржээр ажилласан бараа түүхийдийн тодорхойлтыг авахын тулд бирж болон брокерийн компаниудаас ноогоорыг амиглан явуулах, угаах, боловсруулах, савлах, баглах, тээвэрлэх, хадгалах, даатгах, хамгаалах, биржээр ажиллаж үйлчлэх огт амтгүй. Энэ бүх ажиллагааг өөрсдөө хийж зардлан даадаг атал брокерууд болон бирж мөн түүнчдийн санхүүгийн зөрчилдөг зохицуулах хорон эдгээр үйлчлэгээ хийгснээр асар өндөр шинжилгээ барамж төлдөг. Үүндээ нийслүүлэн тэдний зардлыг өсгөх санхүүгийн хөлбөний болон гэрээ эрх зүйн хуурж баримтууд тэдэнд тулгуурлаар хийгдэх зөрчил тогтолцоод илэрчээ. За энэ нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий бараа бүтээгдэхүүний хуулийн 4.5, 4.6 бараа түүхүүдийн экспорт гаргахаас биржээр ажилласан байна. Гайдын тухай хуулийн 63.5 зэрэг энэ хуулиудыг бол хэрэгж хараачээ. Энэ тухайн даатгалыг хүчингүй болгооч гэдэг үгийн шаардлагыг тавьж байгаа. За нийгмийн экспортын жишээ болох 2016 он 1 кг ноолуурын үнийн төв 65,000-аас 70,000 төгрөгийн ханшаар 1 кг ноолуураас унтчаа энэ биржээр ажилласан хүсийг 280-аас 315,000 төгрөгийг бол авдаг байсан. За ингэхдээ ноён жил 10 тонны контейнероос одоо 20 тонны контейнероос 10 сая төгрөгийн хурамж нэг биржийн 10 сая төгрөг 40 тонны контейнероос 20 сая төгрөгийн нийтдээ ноён жилийн 2016 оны хувьд 5400 тонн угаасан ноолуур боловсруулалт 7700 тонн ноолуурыг ойролцоогоор 2.3 тэрбум төгрөгийн шинжилгээг бирж брокерийн бүсгүүдэд энэ тухайн экспортлогчдод компаниудад төлсөн байна. Тэгээд түүхийн ноолуурын үнийн дүнгээр бодож шинжилгээ авах. За энэ нь түүхийн ноолуурын үнийн дүнгийн 0.6%-аар тооцож 0.8% гэж санхүүгийн хүн зохицуулах хороо энийг хөлс гэж авдаг. Төрийн байгууллагууд бас яг үүний зөвлөлтөд компаниудаас бол энийг бэлэн мөнгөний татвар авах шаардлага байхгүй. Энэ ингэж авах юм байна. За мөн одоо хөдөө аж ахуйн биржийн 0.32%. Мөн одоо брокерийн бүс нь 0.5%. За үйлдвэрлэх хувийн бол хувьцаагаа одоо хөрөнгөний биржээр олуулсан нэрээр одоо 30 хэдэн бүрийн Гонконг эзэнтэй компани бол хууль бусгийн одоо ноолур экспорт компаниудын одоо бирж төлсөн одоо 2.3 тэрбум авдаг ийм л одоо асуудал гараад байна. Ингээ 2004 онд 7 онд 17 онд хүүгийн ноолур одоо 95,102 за өнөөдрийн зах зээлээр бол ноолурын үнэ 65 65 65 мянга байгаа учраас
2015 оны 611 товчлолоор бус биржийн нийт энгийн хувьцааг 500 сая ширхэг байхад тогтоож Монгол Улсын засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоо хөдөө аж ахуйн биржийн хувьцаа эзэмших шийдвэр өөрчлөлт 34% Монгол Улсын төр эзэмшгээр өөрчлөлт 66% Гантунгийн хөрөнгө оруулалт хуралдаасан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт төрний хатвар төлөвлөгөөг гадаадын хуулийн этгээдэд эрх баригчид гол орлогыг авч Монголын шударга бизнес эрхлэгчид болон мачтын эрх ашиг болгож насан зогсоох зорилгоор хөдөө аж ахуйн гаралтай бараг бүтээгдэхүүний бирж, хөдөө аж ахуйн баруунуудын хууль, бусад үйл ажиллагаанд ямар тохирол төрөлт нөлөө дагуулж байгаа тухай таны сонирхлуудаа юуны их хурлын дараагийн сонирхлууд бүртгэхийг зорьсон зах зээлийн шударга зарчмаар ажиллах ёстой. Атал нэг хэсэг бүлэг хүмүүс төрийн нэрээр шударга бусаар ашиг хонжоо олж байгаа насан зогсоод санхүүгийн зохицол зөвхөн шинжилгээ авах хэрэгтэй хэмжиж хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний бирж болон бороогийн компаниудад төрийн зүгээс хямд чанартай хэмжүүлэх байгаа шалтгаан энэ хууль бусаар явж байгаа ажиллагаануудыг насан зогсоож хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний компаниудын өрөө зураг гайдын тухай заасан хуулийн 63 заалтуудыг хүчирхүү болгож өгөх боловсроо бид шаардаж Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл одоо энгийн эрхлэгчийн манд дэргэшиж өршиж байгаа учраас Монголын эрхлэгчдийн хамгаалалт нийгмийн үндэсний холбооноос шаардлагатай. За дээд мэдээллийн хариуцлага ажлын 5 хоногт хариу өгөх шаардаж гэрэл дараагийн шатны арга хэмжээ болгох байгуулж захиргааны шүүхүүд бол энэ одоо үйл ажиллагаа за мөн энэ холбоотой хоёр төсөл одоо эрчим хамтын ерөнхий газрын одоо хэдийн хамтын хууль бус үйл ажиллагааны одоо хүн цогтой үйл ажиллагааны төлөв ирсэн. За энэ дээр бол бас одоо манай эрчим холбооны ерөнхий орон багтааны гараа үүсгдэг одоо эрчим хамтын ерөнхий газрын ноос нотор угаасан болон боловсролт ноосоо гайдын бүлгүүдийн эрчим хамтын газар барааны зөвшөөрлийг ирчилгээ экспортын төвийн гаргасан бол 20 шат амжилттай байна. За давчиж бол одоо 10 хоногийн хугацаанд амжилттай экспортын төвийн одоо энэ чигээр авах энэ зүйлийг засаж өгөөжээ гэдгийг бол намайсаа эрчим
Нэг литрам литр одоо энэ нэг литрам номоос 8,000 төгрөг авч